Би энэ тогтоол хүчингү болох тухайн асуудал орж ирж байна. Энэ бол хөгжил төлөвлөлтийн хууль гараад түүний дагуу яам бодлогоо боловсруулаад засгийн газараараа батлуулсан учраас тийм үү? Их хурлын тогтоолоор 98 онд батлагдсан нэг тогтоол. Тэгээд засгийн газараас хуулийн дагуу гарцсан бодлого хоёр байгаа. Ийм учраас сүүлийнхээ ингээд хуулийн дагуу дагаад урдхыг нь бол хүчингү болгож байна гэж ингэж ойлгож байгаа. Ийм учраас бол одоо 98 оныхоо тогтоолыг бол хүчингү болгоё гэж. За энэ бол одоо ойлгомжтой хэрэгэ. За манай энэ гишүүдийн асуулт, сайдын хариулт тэгээд гаргаж байгаа саналуудтай холбогдуулаад би ганц нэгэн зүйл хэлье гэж ингэж бодож байгаамаа. Шинжлэх ухааны академийн энэ хүрээлэнгүүд байна. Дээр нь том хүрээлэнгүүд байна. Эрдэм шинжилгээ туршилтын төвүүд байна. Тэгээ ингээд бүтцүүл сайхан бүтцүүл байж түүнийг амь оруулаад ажилуулах гэхээр мөнгө төгрөгөөр нь дутцсан байдаг. Тэгэхээр энэ дээр биш их олон жил ярьж байгаамаа. Одоо би өөр ярихаас санаа зовоод ярьж чадхаа байсан. Ийм л одоо зүйл шүү дээ. Тэгээ одоо нэг тэртээ тэргүй бүгдийг нь одоо ямар ч байсан татан буулгаагүй аваад ирсэн нь бол би их юм гэж бодоод байгаа байхгүй. Ер нь бол татан буулгач л гэдээсэн. Тэгээ ямар ч байсан хадгалаад хүрээд ирсэн. Одоо энийг нэг жаахан идэвхтэй болгохын тулд тэр нь түрүүчийн ярьдаг аж үйлдвэрийн 4-р хувьсгал, хиймэл, оюун ухаан, инновац гэж ингэж ярьж байгаа үед энд чинь одоо бидний л одоо барих гол одоо бэлтгэгдсэн потенциал маань байж байна. Одоо энийгээ тордоод гадаад орнуудад бол их бэлтгэгдсэн байна. Манай болсон хүчнүүд дутуу байгаа нь үнэн гэлээ ихтэй. Хийх ажил бол одоо их байгаа. Тэгэхээр хийхийн тулд мөнгө л хэрэгтэй байна л да. Энийн дээр одоо их ухаан гаргаж, зориг гаргах шаардлага байна гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За хоёрдугаар тэр үзэгслэн гадагшаа явдагыг бол 90-ад оны эхнээс л одоо шүүмжилж гарсан, янз бүрийн хардлага, сэрдлэгчл гарсан. Гэхдээ эх орноо бол сайн сурталчилсан. Тэрийг бол одоо үгүйсэх арга байхгүй. Би ганцхан юмд бол тэр хадгалт хамгаалттай холбоотой зүйл дээр бол санаа зовж байгаа хүмүүстэй ижил саналтай байна. Энэ дээр анхаарах ёстой. Тэгэхээр цогцлмоо сайд та нар засгийн газар дээр ярих үедээ биш үү? Тэр ногоон дархийг биш үү? Ганцаараа ин үлдээчихэд бол болох юм шиг байлээ. Тэг би бас энэ академийн интертэй ярьсан. Одоо биш үү? Олон удаа өмнө гарсан 300 мянга, 400 мянган долларын даатгалтай гарч ийсэн. Үнэлж болохгүй л ийж штэ. Монгол хүний л ураар бүтсэн. Тэгэхээр энийг биш үү? Энэ бол одоо энийгээ тэр харуул хамгаалалттай газар нь хадгалаад. Гэхдээ тэгээд хүмүүс очиж одоо бас мөрөгдөг, сүсгэлдэг идэлдэ. Тэгээд 6 сарын хугацаанд одоо сүсгэлдэг улсууд нь хамгаалдаг улсууд нь солонгос виз гаргаж явж тэнд очиж мөргөх ажил гарах гэдэг юм л хамгийн. За тэр нь хамаалгаа. Ер нь бол штэ ганц ногоон дархийг штэ үлдээчихэд цаана хүнүүгийн дурсгал, төргийн дурсгалууд тэгээд одоо их эзэн тулсын үеийн дурсгалууд бол одоо хангалттай хосгүй үнэт зүйлүүд нь бол байж байна. Тэгэхээр энэ явцад ялангуяа энэ сав баглаа бодол тээвэрлэх явцын аюулгүй байдал гэдэг нэг том асуудал байдаг. Очсон хойноо бол сайн хамгаалдаг юм байна. Тэр мэдээ зэрэг тэр том музейнүүд юунууд ч нь бол сайн хамгаалалттай байна. Яг энэ завсрын дамжлаган дээр их сайн анхаараарай гэдгийг би сануулж хэлье гэж ингэж бодож.